гадаадын өндөр түвшний багш нар хөгжимчд нээждэг хичээлийг тэрнээс бид сурна. Ерөөсөө хүн чинь насан туршдаа сурдаг шүү дээ. Ингэжээд бид Монголын консерваторийг зүүн өмнөд Азийн тэргүүлэх зэрэглэлийн консерватор болгоно. Тэр зорилттой байна. Тэрний төлөө бид ингэж чиглэсэн зорилготой. Жишээлх юм бол одоо нэг ийм эзлийнхэн нэрийг авчих юм бол энийхэн үндсэн дээр бид юу хийх гээд байна? Зорилгоудаа юу? Нийгмийн ямар үр дүн өгөх вэ? Тэгээд дүгнэлт гэдэг бол хамгийн чухал. Дүгнэлт. Тэгээд тэр дүгнэлтийн дээр чинь үнэхээр цаашгүй хийх ажлыг зорилготой. Өнөөдөр нийгэм маш их хөгжиж байна, маш их өөрчлөгдөж байна. Тэгээд энэ дээр өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж хэлдэг юм байна. Тийм учраас би багшнараа би муу хэлэхгүй, манай багш нар бол бүгд хэлдэг болсон. Гэхдээ цаашдаа бид ийм чиглэлээр анхаарч ажиллая. Гэж бодож байна. Зэтгэл гаргаад сайхан ажилласан багш нартай хамтдаа баяр хүргэе. За хэцүү шүү дээ. За хоёр багш маань бүгд хэлсэн. Би юуны өмнө өнөөдөр илтгэл тавьсан бүх багш нартаа одоо баяр хүргэе. Манай өдөр хөгжмийн техникийн өдөр зохиолын техникийн одоо анх удаага ингэ техникээр тавьж байгаа баг тийм ээ. Бид нар одоо судлаач багш нар болох гэж байна. Өнөөдөр тэрний тулд яг бид зөвхөн хоёрхан чиглэлээр нэг юм л та. Нэгдүгээрт нь юу гэхээр зэрэг энэ бичвэрийн ажлын стандарт ийм хангах хэрэгтэй. Одоо өнөөдөр энд ирсэн бичвэрийн ажлууд одоо бүгд өөр одоо жишээлбэл бондоор бичигдсэн байна. Илтгэлийн бонд ямар хэвчээ. Тэндээ зураг бүрэг байх хэрэгтэй юм уу? Энэ талыгаа бүгдийг яг стандартын дагуу хийх хэрэгтэй. Та нар одоо танаас 3 шалгал шүү дээ. Тэр шалгах багш нь яг тэрнийхээ дагуу. Тийм ээ? Чи фонтууд. Хоёрдугаарт нь яг өнөөдөр энэ хоёр багш нар бүгдийг ярьсан. Зүгээр бид нар үлээр хөгжмийн техникийн багш нар. Бид нар өнөөдөр Монголын үлээр хөгжмийн техникийн багш нар. Бид нар өнөөдөр Монголын үлээр хөгжмийн түүхийг өшөө судлах хэрэгтэй. Өнөөдөр Сүхгэрэл багш би дасран багшийн ингээд би өнөөдөр тэрийг ярихгүй гэж хурж байна. Бид нар ярих хэрэгтэй. Байн батж ярьж байгаа. Өнөөдөр бид нар тэр чавдаг багшаараа босчихсон. Өнөөдөр шулуун цэцэг багш халаа гэж байна. Манай чавдаг багш гэж ярьж байна. Тэгвэл бид нар өнөөдөр бид нар бичихгүй бол хэн бичих юм бэ? Та нар бичихгүй бол манай үлээр хөгжмийнхаа багш нарын ахмад багш нарын түүхийг та нар бичихгүй хэн бичих юм? 20 жилийн 50 жилийн дараа багш аяа бид нар мань гэж байхгүй болсон байж шүү дээ. Өнөөдөр ингээд энэ багш нарын түүхийг амь цэрэн байж их дээр нь авч үлдэхгүй бол та нар бичихгүй бол дараад нь нэр тийм асуух гэсэн асуудаг байж болчихсон шүү. Тэгэхээр зэрэг яг энэ чиглэл рүү цаашдаа анхаарч ажиллаарай гэж. Тань ч ахмадууд энэ чинь байж шүү. Монголын хөгжмийн сургалт гэсэн Монголын консерваторийн школ гэдэг юм гараад ирсэн байгаа шүү. Бид нар гадаадын юмыг ингээд сурхаасаа илүү энийг яаж ашиглаж Монгол хүний хязгаар тохируулж хийх вэ гэдгийг та нар хийн шүү дээ тийм ээ. Тэгээ энэ чиглэл рүү ажиллахын тулд бид нэр одоо яг энэ ахмад өсрийг одоо бас судлаа. Тэр тал руугаа яваа гэж хэлнэ. За энэ судалгааны ажил дээр бүх чиглэлүүд янз бүрийн юм байсан. Тэгээ ийм хоёр чиглэл шүү. Нэгдүгээр нь стандартаа байл та нар дараад нь бас хоёрдугаар шатны уралдаанд орно. Тэгээд цаашдаа бодож барих ажиллах чинь энэ шүү. Ийм хоёр чиглэлээр. Тэгээд баяр хүргэе. Тэтгэл цаасан байлаа. Тэгвэл бүгдээрээ нэг 5 минут.